Төвөн жамсарно эрхэм бурят Монгол гэгэрүүлгшэ эрдэмтэн эрхэсүлөөгээ төлөө тэмсэгшэ политик. 1881 онд Хойтаагийн захиргааны зайсны гэр бүлэд төрөһөн юм. Санкт-Петербург хотод хорохон буряды төрүүшин зүүн зүг шинжилэгчдээ хөлбөшигэ арде аман зохиол суулуулхан эрдэмтэн юм. Буряды автономийн Монголын тусгаар тогтолгын эхэнд байхан хүн. Монголд төрүүшин хургуулинуудыг байгуулхан эрдэмээ сэтгүүл зохиохон дэлхийн классикуудыг монгол хэлэн дээр оршуулхан Монголын арде намын төрүүшин програм зохиогч болгон гүрнэ албанд ажиллахан. Цэвэн жамсарно бүхэн монгол ардуудыг бурят, халха, ойрот, баргууд, торгууд, хорчид, чахар нэгдүүлэх тухай мөрөөддөг хэн. Гүрнэ хөгжилд хубисхалэ, болбосарлэ хэнд бүтгэх гэж хандаг. Тийгээд соёл яхазанчлаа сахихах хэрэгтэй гэж боддог байхан. 1937 онд панмонголизм гэж гэмнэгдэж баригда. 1942 онд түрмөд нахавара. Нахаварханын хуулд хэрэгэгдэхэн. Цэвэн жамсарно ардуудэ нэгдлэ болбосарлэ эрхэсүлөөгээ төлөө тэмцэлэ хуулд тэмдэг болно.